Морьтой Монгол нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Төв аймгийн Батсанбүр сумын Цогт өндөр баг гэдэг сайхан газар ирсэн байна. 2 дугаар баг. Өнөөдөр манай зочноор бол одоо манай болроо хүрэлцэн ирсэн байгаа. Хоолны соёлоор Монгол соёлоо одоо хоолоор дамжуулан дэлхийд сурталчилж байгаа юм одоо мундаг өсгөө, загвар өмсөгч. За бизнесмен, бизнесвумен. Тэ, бизнесвумен ийм одоо эмэгтэй байгаа. Тэгээд манай болроо бас морь бол сайхан ундаг. За тэр чинь ийм морьтон өсгөө байгаа. Хайна. За сайн байна уу? За сайн байна уу? За имэйлж бол дэлэхгүй. Чи надад имэйлж өгөхгүй бол ямар ч гэсэн. Монгол хүн байна да одоо морин гун чадахгүй хүмүүс байгаа л да. Тэгэхдээ одоо унаа шүү дээ. Морь ер нь өмнө хэдэн удаа унж үзчихэж сурсан бай. Хэдэн удаа гэж одоо ер нь багасаа л унж үзсэн шүү дээ. Тэгээд байнгын унахгүй болохоор чинь тэгээд яг унахгаа эхлэхээр л айгаал тэгээд сүүлдээ тэгээд тасаад байна шүү дээ. Ер нь тэгээд морины ааш олдохгүй шүү дээ ер нь. Тэгэд янз янзын морь байгаа юм чинь. Айн л та. Гайгүй хаа. Тошгүй моруулдаг зөө тий аваад авчдаг морь байна тий. Гайгүй тий. Номхон морь тий. За би имэйлээ тэгээд хөө. За тэгээ. За сайхан морь байна тий. Яасан ч гой тоног моногтой яасан ч ганган нэмдээ энэ цай. Ста ганган юм а тий. Оо яа. Ста зэгцгэр байна. гоё морь байна. Гоё морь байна. Ста гоё морь байна. Царайлаг гэж. За болроотойгоо сайхан. Батсанбүр морь айл. Явъя да. Их юм болсон тийм ээ. За морин жоохон хөдлөж өгнө. За ингээл нэр мөчтгөн сайхан дөрвөлчих. За ташуурыг авчи да. За ээж. Энэ. За бид энэ Төв аймгийн Батсанбүр сумын Цог гэрлийн Алтан шагаа гэдэг аймгийн алдарт уяач залуугинд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ хоёр сайхаа өөрийнх нь унган ийм ширээтэй Эрдэнэ тамхтай юм морь юм байна. Энэ бол морь бол одоо Төв аймгийн Батсанбүр сумын 90 жилээр шүтлэн төрүүлж ирсэн юм байна. За тэгээ 15 онд Булганд бас одоо бүсийн уралдаанд очиж хязаарлан 8-аар төгсөжсэн гинэ. Тэгээ эдний сайхан унган тамхтай хоёр морийг унаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлэж байна. Манай нэвтрүүлэг таамтайгаар. За манай зочин болроо морь онсаа хул морь жоохон Аавч тавхдаг морь гинэ. Тэгээд зургатж явж байгаа. Үу. За ингээд зочноос одоо хамгийн ихнийхээ асуултыг асуугаад сайхан ярилцсан. Одоо гоё түрүүлэг бол гоё чөлөөтэй, энгийн гоё ярилцах хэрэгтэй. Тэгээд одоо та бүгдээрээ дамжуулж одоо монголчуудаа морь унаарай, үгсээсээ ойрхон байгаарай. Ойрхон байгаарай гэдэг агуулгыг хэлж байгаа. Тэшээс одоо очроо гүн гүнзгий янз бүрийн сэдв ярихгүй тийм ээ. Жишээлбэл ус хүүхч тийм. Таны тухай ярих гэсэн. Тэгэхээр таны хувьд одоо ээж аав инсэн газар угаасан ус гэр бүл хүүхэд насны амьдрал гэх энэ талаасаа сайхан ярилцлага хийж байна. за намайг бол мөх магна болормаа гэдэг. Одоо доороо нэг дүттэй айл одоо дөрвөлээ гэсэн үг. За тэгээд унган болоо. Ер нь бол Улаанбаатар төрсөн. Аавын нутаг бол Дорнонгов аймаг, ээж ах бол Төв аймаг. Тэгээд одоо өгшил нь бол Дорнонгов аймаг гэж явнаа. За тэгээд хөтөө явах сонирхолтой болсон одоо ингэж юм хоббигоор аялах болсон шалтгаан бол манай аав байгаа. Аав маань бол ер нь бол хүмүүсээ дөнгөж л одоо ер нь бол аялаж үзээгүй байхдаас эхлүүлээд одоо GPS байхгүй, өөр амьд GPS тийм хүн байхгүй юу. Тэгэл ер нь бол аяллахаа бүх зүйлийг бол ер нь бол ааваасаа сурсан. Тэгээд дагаж ер нь байнгын л дагаж явах сонирхолтой. Тэгээд эмэгтэй хот учраас нэг дагуулж явах сонирхолгүй. Тэгэл ноото чамаагүй явчихсан санагдаад идэв штэ. Одоо хүртэл гээд манай маань одоо загасаар нь тэгэл хаяанд явна.
Манай өвөө манай анчин байсан угаасаа. За тэгэл ер нь ингээл аялах хоббитэй, дэмий тэнэх хоббитэй. Ер нь бол за тэгээд Хүүхэд насны амьдралд хотод өнгөрсөн байна. Аль сургууль гэсэн ямар хүүхэд багтаа ямар мөрөөдөлтэй хүүхэд байваа. За тэр үед чинь бол одоо ямар мөрөөдөлтэй байхаа ер нь ойлгохгүй байсан баха. Гэтэ миний хувьд бол нуруулаг байсан болохоор загвар өмсгчийн дамжаанд явдаг байсан. Бас хоолны дамжаанд явдаг байсан. За тэгээ манайх залуу техникчтэй ордон гэд тэрийг төгссөн. Тэнд болохоор яг хоол технологичийн ангид нь явдаг байсан. Тэгээ загвар өмсөд яг хоолны хоббитэй тэгэл загвар өмсдөг. Тэгээд сүүлдээ ер нь бол загвараа илүү дагнаад. Тэгээ 16 настайдаа бол олон улсын International Care Agency гэдэг тэнд анх тэнцээд олон улсын медаль олжлаа 16 наснастай. Тий. Тэгээ нөө юм үзээд ингээд яваад ирэхээр нөө үеийнхнээс арай төрүүлээд хөгшөрцөн. Тэгээ ер нь бол тэгэл одоо хүртэл одоо загвараа өмсөд явж байна. Нийтдээ 23 жил өмсөж байна да. 23 жил. Тий. Одоо тэгээд бас хоолныхоо хоббиг дагнаад одоо байнгын л хоолны блогууд хийж байна. Тэгээ хөдөө явахтаа хүртэл одоо дайлаг контент ямар ч тавь вэ гэхээр мэдээж зэрэг Монгол хүн чинь гоё дайлдаг. Тэгэхээр хоол хийгээд тэр нутгийнхаа хүмүүсийг дайлдаг ч юм уу эсвэл таарлцсан хүмүүсээ дайлдаг тийм нэвтрүүлэг одоо үүсгэн байгуулсан. Одоо тэгээд нэвтрүүлэг манаас гарчлаа. За нэвтрүүлгийн талаар ойлаа хэрэг ярилцсанаа. Загварын тал руугаа нэлээд орыг дурж байна. 16 наснаас тодорсон хүн чи одоо загварын ертөнцид бол одоо бол нэлээд сайн байрсуудаар гарсан ба. Өөр ямар тэмцээнүүд оролцож тийм олон тэмцээнд оролцсон олон гавьяа шигрэлтэй хүн байсан. За миний хувьд бол амжилт гаргасан гэх юм бол маш олон амжилт гарсан. Тэгээд тэр үед чинь бол Instagram, Facebook байхгүй байсан болохоор нэг олон хүмүүс бол танигдаагүй. Гэхдээ би бол олон Австралид одоо Vogue Agency гэдэг Vogue-ийн одоо тэр үед одоо Vogue магазинд гарах гэж хүмүүс чинь маш өрсөлдөөнтэй байдаг байсан. Тэгээд тэнд бол 3 жилийн гэрээтэй одоо ажиллаад тэгээд Монголоос анх удаа одоо Монгол загвар өмсгчөөр ажиллаж байсан. За тэгээд дээрэс нь 2008 онд одоо дэлхийн супер модель болж илаа. За тэгээд одоо зарим хүмүүс маань мэддэг. Тэгээд түрүү жил Азийн топ моделийн тэмцээнд 2 дугаар байранд ороод ирсэн. За тэгээд 2023 оны гоёлын шилэг фото модель. За тэгээд тэрний дундлах одоо олон гоншингууд байгаа. Тэгээд одоо тэгээд мотччээ зөндөөл юм байдгийг. Тэгээд тэр үед чи одоо ингээд олон сэтгүүл сонд гараад ирэхээр тэгээд тэрийг аваа хадгалж ухаан байхгүй. Тэртээ тэгээ дахиад ахуулах юм чи гэсэн шиг тиймэрхүү хандлагатай. Таны хувьд мэрэгжил боловсрал ямар хүн байваа? Ямар сургууль төгсвөө? Ааха. За энийг ярил бас урт өөх болно. Тэгээд бас дипломуудаараа бараг л техник шүү нэрээ. Одоо тэгээд би болохоор 2010 онд хятад улсын одоо их сургуулийг тэгээд их сургуулийн олон улсын хууль эрх зүйгээр төгссөн. За тэгээд ирчээд болохоор туслах хуульч тэгээд хуулийн зөвлөх гадаад харилцаагаар ажиллаж байгаа. За дараад нь болохоор удирдлагын академид маркетинг хүний нөөцөөр төгссөн. За дараа нь бол Япон улсад хүний нөөц маркетингээр ус төгсөөд ирсэн. За тэгээд тэрнээс гадна болохоор Герман таксын төвшин менежер бэлтгэх одоо тэрэнд бол сургалтанд суугаад. За тэгээд ер нь бол насаараа сурж байна. Одоо бол Цохиу эдийн засгийн сургуулийн магистрант. За тэр хүн байдгүй. Гайхаа. Улс ярьлаа. За ямар ч хэлсэн англи хятад талаар бол нэг яхав очиад нэг хоол олоод идчихнэ. Тэгээд одоо хэл гэдэг юм чинь өөрөө үндсэндээ ингээд хэрэглэхгүй байхгүй бол мартагддаг. Ер нь хүн юм өнгөлөхгүй л бол ингээд зэврээл байдаг. Тэгээд очихоор одоо нэг хэсэг ингээд жоохон бодолж байгаа. Тэгээс өдрөгөөд угаас сэргэгдээд сэргээгээд ирдэг болохоор гайгүй те. За юм хүн байна. За мэрэгжлийн хувьд бол одоо Япон хэлтэй байна. Япон хэл биш ээ. Тэр чинь одоо Герман, Япон хоёр ч юм бол дандаа англиар сурч байгаа. Ер нь англи хэлэл байхад бол тэгээд хаан сургуульд сурч штэ. Тэгэхээр үндсэн нэг одоо дэлхийн нэг хэлээр ярьдаг болсон гэдэг шиг англи сурцсан байхад хаан ч тэгэл тэрүүгээр ярьж болдог. Тэгэхээр зүгээр. Загвар өмсгч болохын тулд одоо мэдээж олон охтууд бол одоо загвар өмсгч болох хүсэл эрмэлзэлтэй байгаа. Таныг дагдаг байгаа. Одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа. Ийм одоо мөрөөдөл өгсөн байгаа шүү дээ. Энэ загвар өмсгч болохын тулд
За мэдээ царайдас бие хаа байх хэвээр. Өөр юу энэ дээр анхаарах хэвээр. Залуучуудад зөвлөгөө өгвөл юу вэ? Аха. Тэгээ хүмүүс бол одоо өндөр бол тэгэл өндөр турхаалал загвар өмсөж болно гэж бодоод байдаг. Загвар өмсгөч гэдэг чинь өөрөө үндсэндээ хувирдаг царайтай байх хэвээр нэгдүгээр. За хоёрт нь болохоор маш хариуцлагатай ажил та. Үнэхээр ингээд өндөр биш те. Навхан байлаа гэсэн загвар үнэхээр лаг загвар өмсчүүд байна. Тэд нар бол нүр хөдөлмөрийн үндсэн дээр одоо загвар өмсч болж байгаа байхгүй юу? Ер нь бол мөр сайтай загвар өмсгчд нар их сайн хувцтаадаг. Тэр маань болохоор хуцаг амьлуулах хэрэгтэй. Тэгээд цаг байрна одоо ер нь зарчимч ер нь нэлээд хариуцлага өндөртэй байх хэрэгтэй. Тэгжээч л чинь загвар өмсгч болно гэхээс биш загвар өмсгчд тэр чинь бас их амархан ажил биш шүү дээ. Ягаад тэгэхээр тэр чинь 7-8 цагаараа бүр 10 цаг бүтэн одоо баг хичнээн цагаараа өндөрсөдөө гутлан дээр зогсон. Эн чинь бол ингэ төвчээр хүмүүс гараад нэг хэдэн секунд одоо ингэ тайзан дээр гарахын тулд өдөржингөө баг 10 цаг баг өндөрсөдөө гутлан дээр зогсож бэлтгэл хийж байгаа гардаг байхгүй. Тэгэхээр энэ их төвчээртэй ажлыг одоо хийх хэвээр хүмүүс маань төвчээртэй байдаг сурчдаг л да октод маань. Гэтэ цаг баримтлах одоо хариуцлагатай байна гэдэг дээр жоохон манайхан жоохон тутмаа санагдаад байдаг л да. Альва ажил. Тий, ер нь. Тэгээ одоо яг бас гайгүй шүү. Цагтаас ирээд идэг болсон байна. Анхныхаа бодвол гайгүй болсон бэл. Нийтдээ 6 салбарт орсон явж штэ. Тэгээ одоо тэр 6 салбар нь 6-аар нэрлэе да. За одоо ингээд хүнсний үйлдвэр байна. За нэг нь одоо махан бүтээгдэхүүнүүд агсан үйлдвэрт байна. Хоёрт нь болохоор хоолны үйлдвэр байна. Энд чинь бас тусдаа салбарлаа явчихдээ. За гуравт нь болохоор загварын мэдээч хэрэг салбарлаа орсон. Угаасаа насаараа л ажиллаж байна. За тэгээд ТV контент одоо хөтлөгч хийгээд бас 6 жил болсон байна. Ингээд дөрөвтг нь. За өөрөө тэгээд хоолны блог буюу одоо яг ингээд юм жижиг блогуудыг хийгээд одоо ингээд явж байгаа чинь тусдаа нэг бас нэг сэдв болоо явчихаа. Ингээд хаа за 6 дахь нь болохоор одоо ингээд жижиг дунд бизнес эрхэлж байгаа биш бизнес эрхэлж байгаа хүмүүстэй бас зөвлөгөө үйлчлэгийн одоо сургалтуудыг бол сайн дураараа хийж явдаг. За тэр нь болохоор өөрийнхөө мэддэг зүйлийг хэрхэн хүрсэн тэр амжилтаас л хуваалцдаг. Тэгээ бас одоо яг сурсан болохоор тэгээд энэ цагийн менежмент байна уу, тэгээд төлөвлөлт байна уу, тий компани засаглалын талаар одоо хүмүүст шатгаал зааж өгдөг ер нь. Ингээд нийтдээ 6 салбарт одоогор бол ажиллаж байгаа. Тэгээд цаг алдахгүй бүгдэнд нь хүртгөөц байдлаар ажилладаг шүү дээ ер нь бол. Цагийн менежмент сайтай учраас л одоо энэ олон ажлыг зэрэг хамжуулж яана гэж өөрийгөө бодоод байдیں۔ Тэгээд хүмүүс одоо амжихгүй байна, тэр нь амжихгүй, энэ амжихгүй, тэр нь амжихгүй гэхээр яагаад гэж байгаа вэ? Эдгээр маш их замбраагүй байгаа байхгүй юу? Өөрийнхөө дотор ч гэсэн тэгээд ажил дээр ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо ингээд төлөвлөгөө гаргаж чадахгүй. Өдрийнхөө одоо төлөвлөгөө гаргаад ажиллана гэдэг чинь бас их уур ухаан шүү дээ. За тэгээд тэрэн дээр юу зөвлөх гэдэг вэ гэхээр хүмүүст зүгээр л цагаа зөв зохицуулахыг зааж байгаа ер нь. Тэгээд зөв зохируулаад сурчих юм бол масрах заавгаар нөөрт нь. 7 хоногийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө бүх зүйлүүд бол гаргадаг байна. Тэ ер нь урт хугацааны төлөвлөгөө гэж нэг хамгийн урт хугацааны төлөвлөгөө бол 4 жилдээ гараад тэгээд жилээр одоо жил болгоно төлөвлөгөөгөө тавиад түүнийгээ зарлаа шүү дээ. Тэгээд удирдлагын төлөвлөгөө болгоно 7 хоног тэгээд өдрийнх гэж явдаг. Тэгээд энэ төлөвлөгөөнийхөө биелэлтийг одоо хүмүүс төлөвлөгөөгөө хийгээл байдаг мөртлөөсөө тэрийг одоо хэдэн хувьтайгаар биелсэн бэ гэдгээ бас мэддэг. Тэгээд нэг 70-80% таа биелүүлчихэд ээж чиглэлээр унаад байдаг. Энэ 70-80% ч юм бол хангалттай хэмжээний үзүүлэлт тахгүй юу. Тэгэхээр хүн одоо өдөрт 1%-аар сайжирч хахад 1% байтугай айл нэгээр сайжирч хахад хүртэл маш их амжилтанд хүрдэг. Тэгэхээр өөрийнхөө цагийг айгүй зөв тохируулаад сурчхал юм бол ямар ч амжилт төрөндөө ер нь бол яг энэ цаг зөв төлөвлөлт за цагаа зөв зарцуул за мэдээ зөв зарцуулж иж тодорхой хувьд хүрж одоо 5 сая ярьлаа штэ. Тэгэхээр 70% хувьд маш том амжилтанд хүрсэн байна гэж ярьж. Тэгэхээр манайхны хувьд одоо яг энэ сольж байгаа энэ үйл ажиллагаа явуулж байгаа за жишээлбэл одоо хотоор аваад үзвэл тийм ээ Улаанбаатарт ингээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд цаг төлөвлөлт нь одоо яг ямар байдгийг цаг төлөвлөж яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу явж амжилтанд хүрэх үндэс мэдээж болно. Тэгэхээр бусад улсуудтай харьцуулахад одоо бид нар хэр ийм цаг төлөвлөлтөнд сурж ийн вэ? Хамгийн сайн төлөвлөдөг улсууд ямар улс вэ? За германчуудыг гიშэлнэ би ер нь бол хамгийн сайн цаг төлөвлөдөг хүмүүс бол яаж арах вэ германчууд. Тэд нар болохоор одоо ингээд букинг буюу одоо дараа жил аялах төлөвлөгөөгөө жилийн өмнө ингээд захиалсан байж байна. Одоо чинь нөгөө пледээ захиалаад, буудлаа захиалаад жилийн өмнөөс шүү дээ. Тэгээ одоо яг ажлынхаа нэг жишээг үзүүлэхэд одоо ярихад бол одоо манайх чи катеринг үйлчлэгээ явуулдаг явуулын ресторан маань ингээд сайн өдрүүд ихтэй баяр ихтэй саруудад бол сарын өмнө бол
захиалганд өөрчдөг. Тэгэнгүүт маргааш нь болох гэж байгаа юмыг өнөөдөр захиалах гэдэг хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ маань юу хэлээд байгаа вэ гэхээр одоо хүмүүс одоо бас тодорхой хэмжээний өөрсдөө цагийн хуваарьд буруу байгаа. Гэхдээ бүр урдныхаа бодох юм бол асар сайжирсан. Магадгүй миний эргэн тойронд байгаа хүмүүс яг ингээд одоо орчны хүмүүс нь ингээд цаг төлөлтөд аягүй сайн бариа сурцсан болохоор тэг санагдаад байгаа юм уу? Эсвэл ер нь бол нэлээд сайжирсан. Анх одоо болог кетрингийг үүсгэн байгуулад одоо 5 6 жилийн өмнө гэхэд хүмүүс чинь одоо 2 цагийн дараа юм аа гэдэг хүмүүс байдаг байсан шүү дээ. Ер нь бол тэгэхэд одоо бол ингээд сарын өмнөөс хараад захиалганд өөрчиж байна гэдэг чинь сарын өмнөөс захиалга өгж штэ. Тэгэхээр тийм боловсралтай 2 сарын өмнөөс өгж байгаа хүмүүс байна. Тийм багаач. За тэгвэл цаг төлөвлөл за амжилтанд хүрсэн энэ талаараа бол одоо олон хүмүүс зөвд юм байна, туршлагаасаа хуваалцдаг юм байна. За цаг төлөвлөлтөө ярьсан юм чи хоёулаа зүгээр шууд академи ярилцаа гэж. Энэ жилийн ажил төлөвлөгөө бол одоо бүгд гарсан байгаа. Энэ жилийг яаж өнгөрүүлэх чинь ямар үйл ажиллагаанууд төлөвлөсөн байна. Энэ жилээс гараагүй бүр 20 4 жилээр гарсан. Тэгж гарч ээж одоо төлөвлөгөө билээ шүү дээ. Энэ жил ерөнхийдөө бол хөдөө увс руу нэг явна гэж бодож байна. Би бол одоо 21 аймагаас л Орнод Сүхбаатар руу явж үзээг байгаа. Ер нь огт явж үзээг. Тэр хоёрыг ер нь явж үзсэнгүй. Бусдаар нь бол явчихад байгаа. Тэгээд тэр хоёрлоо явах төлөвлөгөө тавьсан байна. За тэгээд нөгөө одоо хөршүүдтэйгээ нэлээ аяллаар явах уу эсвэл зүгээр ажиллаар? Аялал хоёрыг ер нь бол хослож явдаг. Тэгжээж үр бүтээлтэй. За тэгээд урд хөршийнхэн маань одоо тэр хоолны контент гэдэг бас инфлюенсерүүд байна. За тэд нартай ажиллаа түрүү жилээс уршаанаар нэг оцсон бас бичлэг байгаад. Яг энэ чинь өөр монголчуудтайгаа нэлээ ойрхон ажиллаж байна гэдэг чинь маш их соёлынхаа ингээд аваад үлдсэн хүмүүс нь өөр монголчууд юм болов уу гэж хардъя. Тэгээл гэрт нь оронгууд ингээд Чингис хааны зураг тавьсан байж байдаг тий. Хөөрхөн дээрээс нь яг явсол явс. Одоо бид нар шиг одоо ингээд дээлэн дээр бол кет өмсөх юм бол баг бузар гэж явчих штэ. Яг жишээлбэл яг ингээд өөр монголчууд гэхээр зөндөл олон байгууллагатай сайн муугар хүмүүс ярьдаг тийм ээ. Гэвч яг ингээд аваад үзэнгүүт захын одоо айл байх Чингис хааны зургийг залцсан байна гэдэг чинь тийм. Ямар одоо соёлоо төвхтөхөө ямар мэддэг вэ харагдаж байгаа байхгүй тийм шүү. Тэгэхээр одоо ер нь одоо манай захын Монгол айл байхад бас тийм зураг бол одоо байхгүй байна шүү. Саяхан ерөнхийлөгчд одоо Чингис хааны шөрөг гээд айл болгон залах хэрэгтэй гэдэг юм ийг л ярьж байгаа шүү дээ. Тийм. Гэтэ одоо ер нь бол байгууллагууд руу ороход Чингис хааны зураг ингээд залцсан байлээ. Тэгээ бас гэрлөө ороход бас хүмүүс айл руу ороход бас залцсан байх шүү. Бас сонирхолтой нь тэгээ залаад тавьсан бахаар нөхөө гэж бас харж илаа. Тэгээ ер нь бол бид нар чи уул усныхаа ууд ахлагныхаа зургийг л их ингээд дэшээ залдаг. Тэгээ бурхныхаа хөргөөдийг бас дэшээ залдаг хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол тэрнээсээ илүү Чингис хааныхаа зургийг тавьчвал бидний өр удам те энэ агуу түүхийг бүтээсэн хүнийхээ юмэг дэш нь залаад тавьчвал их зүгээр юм болоо даа гэж боддог шүү дээ. Ер нь бурхнаас илүү яг нөгөө бурхангүй эзэлтэн гэхээсээ илүү юмд итгэл өнөөшл байдаг. Гэхдээ бодиттой зүйл нь гэх юм бол Чингис хаан байгаа даа шүү дээ. Тэ бидний ганц бахархаж явдаг зүйл маань Чингис хаан байгаа учраас өөр монголчууд маань тэгээ тавьсан байд юм байна. Тэгээ одоо намайг байнгын урьж байгаа нь ямар ч таа гэхэд бас өөр Монгол, Ар Монгол хоёрыг нийлүүлсэн байдлаар тий соёлоо бас ингээд бусадтайчсан түгээхийг зорж ажиллаад байгаа байхгүй. За Чингис хааныг ярьсан соёл энэ нутгийг ахаад нэг гоё дөрвөн бол томцсон тийм батсан болсон. Цаг өндөр 2 дугаар ахт явж байна. Одоо яг ингээд ард харагдаж байгаа нөгөө энэ том хайрхан бол одоо нөгөө ноён уул байна. Яа за. Ноён уулнаас ч одоо хүмүүгийн одоо нөгөө олон тийм олдорууд болчихсон тийм ээ. Одоо ийм одоо одоо манай үзэл хүртэл ноён уулын олдорууд бол маш үнэтэй байр суурийг эзэлдэг шүү дээ. Тийм шүү. Ноён уулын үртэл явж шүү. Яа. Одоо ингээд манайхан чи яриад идэх юм. Одоо уул усандаа гарч энерги авна гэд энэ хэцүү санагддаг. Яагаад тэгэхээр энэ бужигнсан жижиг одоо Улаанбаатар ч одоо ингээд бужигнаал ингээд бүгдээ нэг ингээд зунгаалцсан хүмүүс байж идэг. Тэгэл бүгд нервтэй. Тэгэл хөдөө гараа явахаар тайвшраад тэгээд нэг хайтаахан болоод ирдэг юм санагддаг учраас байсгийгээл явчихна ерөөсөө. Ямар ч найраа авахгүй. Тэгээд энэ уул ус маань бас их энергитэй. Тэгээд би ал ганц мөрөгдөг нь бол тэнгэртэй мөрөгж जैन уул усандаа залбирч जैन. За тэгээд тэнгэршилтэй. Гэтэ бөө гэсэн үг бол биш. Тэгэхээр ер нь бол ихтгэлгээл хайрлаж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Ихтгэлгээл хайрлаж явна гэдэг чинь тэгэл бүгд хүн амтны хидраа бүцүүлэлт ихээс гаралтай гэдгээр утгаараа тийм ээ. Бочлоо маань өөрөө Монголыг одоо мориороо туулсан хүн штэ. Тэгэхээр энэ хугацаанд өөрийнхөө одоо ингээд Монголыг ингээд байгаль
Тэр чинь залуухан хэдэн настай явлаа. 20 настай байсан шүү дээ. Одоогоос 11 жилийн өмнө. Тэгээд одоо ингээд нүд чинь хайлагдаад ингээд монголоор ингээд одоо хөдөө ингээд яваад бүх газруудаар яваад үзэхэд ингээд бас сэтгхүү өөрчлөгдөж байгаа үстэй. Тий, ер нь сэтгхүү өөрчлөгдөн тэгээд нөгөө одоо аавын хүү чи одоо нөгөө өрөө унаад олон газраар явахаар ч аавын бид үнтэй захны газар үзэгдэх тий. Яг л тэр л дээ. Тэгээд одоо бол одоо Facebook сошиалаар бол таны хийж байгаа олон зүйлүүдийг бол одоо монголчууд бол үздэг. Чи нэ дуугаад болооч. Би хаяа дураараа гэж. Хаяа дураараа. Миний шиг клип гарсан сурагтай байсан шүү дээ. Клипэн дээр явал бас дураараа л. Тэр би биш. За тэгээд ер нь бол анхнаасаа хоолны блог төлөөд хоолны ингээд бичлэгүүдийг хийгээд Facebook дээр тавиад эхэлсэн хүмүүс их дуртай, хандлт өндөртэйгээр үзэж эхэлсэн. За тэгээд яг л TV8-аас надад болохоор одоо ямиг reality show гэдэг хийх санал ирсэн. За тэнд бол 8 инфлюенсерүүд ороод одоо өөрөөсөө ингээд хоолоор өрсөлддөг тим хийгээд за тэгэхэд тэнд яван сурсан. Тэр чи одоо хөтлөгчүүд чи өөрөө нэвтрүүлэгч хөтлөгч чи үндсэндээ мэрэгжил байхгүй. Тэрийг эзэмшихийн тулд хүн чинь ингээд бэлтгэл хийх хэрэгтэй. Амны араа одоо амаа яаж хөдлөх вэ те? Үгээ зөв хэлэн залхихгүй одоо ингээд янз янзаар зааж өгч байгаа. Тэгээд одоо хүчээр одоо яван судундаа сурцсан. Тэгээд энээгээрээ дамжуулаад яхав дайлигэд одоо нэвтрүүлэг маань бас нэлээ одоо явчлаа 20 оноос гэхээр одоо Хэдэн дугаар явсан? Одоо нийтдээ 20 гаруй дугаар явсан шүү дээ. Наа чи надад адилхан 20 гаруй дугаар явсан байна. Тэгэд энэ маань их зардал өндөртэй байдаг учраас одоо хөсгөл рүү явна, ховд руу явна гэх ихэр ядчил наазах нь 2-3 машинтайгаа явдаг. Олон хүмүүстэй явна. Дээрээс нь одоо хоолгоор замд чинь зардал өндөр шүү дээ олоолаа явж хахаар. Тэгэхээр ингээд сард нэг дугаар л хийдэг. Ер нь бол за тэгээд хийхгүй байна тий. Хийхгүй байж та одоо завгүй үедээ ч юм уу тэгээд гэтээ айл болго тасалчихгүйгээр явах л хичээдэг. За тэгээд хамгийн сүүлийн шоу маань юу байсан бэ гэхээр Fashion to Nomadic гэдэг тийм одоо reality show-г одоо загвар бүсгүүчүүдээр хийсэн. Тэгээд өөр хөтлөгчөөр нь ажилласан. За тэн дээр бас зорилго нь мэдээч хэрэг одоо загвараас одоо тий нүүдэлчин лөө буюу одоо ингээл загвар өмсгч нар ч гэсэн одоо монголчууд тий тэр одоо сайхан бүсгүүчүүдээр дамжуулаад би Монголынхаа соёлыг бас хүмүүс түгээх зорилгоор энэ хөр reality show-г хийсэн. За нийтдээ одоо ингээд 2 reality show хийсэн байна. За тэгээд одоо үндсэндээ нэвтрүүлэг маань өөрөө явдаг. Миний бол бас өнөөдөр гоё нарсан ойтой, хусан ойтой гайхамшигтай газраар явж байна. Одоо хаврын сар тун удахгүй туны ихэнх сар гарах гэж байна. Тэгээ хусан ойд өндөрөж сайхан явж байна. За манай хүний хувьд Монгол орны хэдэн аймаг сумаар аялсан тоогоо алдсан 2 аймаг руу орж үзээгүй байгаа. Алцаа за одоо тэрийг асуул бүр мэддэг. Одоо та бас ярьж ирсэн шүү дээ. Дэлхийн олон улсаараа бас аялж үзсэн байна. Эх орондоо аялна гэдэг нь хамгийн сайхан. Эх орноо эхлээд таньж мэдчихэд. Тэгээ одоо бас олон зүйлийг өөр зүйлүүдийг эрхлэх ёстой байхаа гэж миний бас баримталдаг зүйл бол энэ л дээ. За би ягаад түрүүн чамаас одоо ингээд өөр аялаад ирэнгүүт сэтгэл санаа чи өөрчлөгдөг асуугаад байгаа чи юу гэж бодохтай үг гэхээр би одоо ингээд монголоор аялж үзээгүй байхдаа гадаад гоё л гээл. Гэтэ жоохноосоо гарсан учраас үнэхээр одоо гадаадд байх юм надад бол таалагдахгүй дээшгүй. Дээрээс нь хүний нутаглал хүний нутаг хичнээн хөгжилтэй байлаач шоронтой адилхан санагдаад байхгүй. За энэ бол хувь хүний үзэл тий. Тэгээд монголоор аялаад үзсэн чинь юун тэр гадаадын тэр одоо газар мазар гэсэн манай монгол шиг үзэсгэлэнтэй бас манай монгол шиг одоо ийм гайхамшигтай сайхан нутаг байдгүй юм байна гэдгийг бодсон байхгүй. Хүмүүс болгондоо өөр бодож магадгүй. Гэхдээ миний хувьд бол дахиж одоо гадаадд очиж сурах ч юм уу эсвэл амьдрах гэдэг талаар бол дахиж бодолцож үзээгүй тэрнээс. Тэгэл Монголд л ер нь өөрт мөнх байна. Тэгээд дээрэс нь одоо гадаадд их гоё ой моттой гоё ногоон тий. Тэгэл дүүс мөвстэй хүртэл ямар ч өнөр байхгүй. Тэнийг сонио хиймэлч юм шиг тий. Манай монголч гоё бороо ороод өнөрттэй гоё өнөрт нь одоо ингээл бүр өнөртэй дээ штэ. Энийг одоо нэвтрүүлгээр угаадаа хүн болгон нэвтрүүлгээрээ өнөрлүүлээ. Одоо удахгүй 100 болж байна. Үнэхээр бүр машинаасаа буугаад гэж сайхан цээжээр амсгалаа айгаа таамж. Одоо дуурай махны орой тийм газар нутагтай хадаа л одоо бид нар сайхан. Тийм штэ. Бид нар ч юм бол азтай хүмүүс байхгүй. Тэгээд одоо өсөж үзээгүй хүмүүс чинь зовж үзээгүй хүмүүс чинь тэгээд азтайгаа мэддэг юм уу дөө. Тэгээд би ч гэсэн тэгэл дураараа. Гэтэ ер нь Монгол улсаа тэгээд ихтлэгээ ер нь хайрлах бол одоо цаашдаа бид нар
болж штэ ер нь одоо тэгээ тэр талаар ярих юм бол бас нэлээд урт юм болох бах. Тийм учраас аль болох Монголдоо сэтгэлтэй тэгээд одоо өнөөдрийн ядчил наадах нь энгийн л асуудал шүү дээ. Хог цаасаа ядаж аваа явчихдаг, хогоо аваа явчихдаг. Тийм хэмжээний сэтгүүтэй болчихвол манай Монгол улс манаас их өөрхөн хөгжнө гэж болж байгаа шүү бас. Болж байгаа. Ах хөдөө орон нутгаар яваад Монголоор явахаар эмзэглэж ингэж бодож хүлээж авч байгаа зүйл ажиглагдж байна уу? Жишээлбэл юу вэ? Одоо бол ингээд 1990 оноос бол ингээд одоо хот руу нүүдэлж байгаа нүүдлэл маш их боллоо шүү дээ. За тэгээ малчид дотроо ахаад аваад үзвэл хэдэн залуучууд болж шүү дээ. Тэгэл аваад үзэнгүүт одоо ганц бие жишээ их байна, гэр бүл савлт их байна. Хүүсийн тэнцэл байдал хөдөө орон нутагт бол алдагдсан байгааг бол харж байгаа. Аимшигтай харж. Өөх очиод тэгэл амар зүрх өвдөж байгаа юм чинь. Тэгээ болдог бол очиод нэрнгээс октоудаага тий очиод суучаасаа гэж бодох юм. Тэгээ нөгөөдөл хөдөөний хүн би боловсралтай гэж ерөөсөө ингээл энэ хоёрын хооронд заа гарчаад тэгээд хоттой бас тэгээд хотод мөг нь бол тэгээд яамаар ч юмдээ бас энэ дээр бас шийдэл яав зүгээр юм шиг. Одоо манай телевизийн баг уран бүтээлчдийн зүгээс одоо чадхаараа яг өөрсдийнхөөс одоо телевизийн одоо юуныхаа хүрээнд хийж байгаа зүйлүүд одоо зөндөө зандлаа. Жишээ нь хотын бүсгүй хөдөө гэж нэвтрүүлэх. Бас ингээд хөдөө гэдэг ийм гоё байдаг. Хөдөөний залуучууд ийм гоё сэтгэл зүрхтэй байдаг гэсэн мэдрүүлээ гэсэн бас. Зүйлийг одоо жишээ нь бол тийгээд явж байна. Ийм хариуцлага өргөдөг юм тийм ээ. Тэгэхээр таны бодлоор энэ яавал энэ одоо төдөөгийн энэ хүүсийн тэмцэл байдлыг зүг байлгах юм бэ? За ягаад хотод төвлөрөөд байгаа вэ гэхээр зах зээл байгаад байгаа байхгүй юу? Зах зээл гэдэг чинь зах зээл гэдэг маань үндсэндээ бол тэгэл хүн шүү дээ. Ер нь төвлөрсөн газараа л хүмүүс хөвчлэн ойртохыг хүсдэг. Тийм учраас хөдөөгөө чигтэлсэн одоо бизнесүүдийг илүү их гаргаж ирээд тэндээ бас заавал хотод одоо мөсөг ч юм уу тий хөдөө аж ахуйн сургуулийг ч юм уу байх салбарууд нь тэнд байгуулчих юм бол оюутнууд ба тэндээ боловсроод тэндээ бас том компаниудад одоо салбарууд дээр ороод ажиллах боломж байгаа. Тэгээд хотчиг хөгжих боломж бол бас байна штэ. Мэртэнтэй дархан байна. За одоо ингээд зүгээр сургуулаар аваад үзвэл дархан шүтээсийн салбар байна. Маргаашны салбар байна. Эрдэнэтэд одоо бас салбар байна. Арангад мобилийн салбар, ховдод мобилийн салбар өөр байхгүй шүү дээ. Тэр аймагт нэг мэргэжил сургалт үйлдвэрлэх байна тий. За тэгээд хүүхдүүд манд боловсроод гараад ирэхээр нөгөө ажлын байрыг хотоос хайдаг байхгүй. Тэгэхээр тэрийг нь л ерөөсөө ажлын байрыг нь тэр хөдөө орон нутгад төвлөрүүлээд өгчих юм бол заавал хот руу очиж тэгж мөглөрөөл стресстэй нервтэй тах шаардлага болчихж байгаа. Сарын газраас сарлмөр минь шашир дилээ тэрвэ бануда хосндоо санаа сайхан дуучин ардын салхин айлгуу хөврөөд бануда зүрхэн дэмээ ахны цагаан тосон дундаас аргам хүлэг минь хатраа бэрдэ айда сайхан нутг минь ардын дуучин хонгор тэр минь хоорын айсмар шурн хаж банда адаг зүрхний амраг минь За нэвтрүүлэх таамтайгаа та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн оролцогч Болраа бол олон талын авиастай олон салбарт бол одоо өөрийгөө хөсөрж ингэж явж байгаа юм л те. Тэгэхээр өнөөдөр одоо бид хоёр бол Төв аймгийн Батсүмбэр сум за 2 дугаар багийн нутагт Адуучин Өсхөөр гэдэг сайхан айлында хүрэлцээрсэн баг өнөөдөр сайхан Өсхөөрийнда хурж ирж сайхан морь унж ингэж нэвтрүүлгээ бэлдэж байгаа. За тэгээ одоо Өсхөөрийнда одоо манай Болраагийн гарын одоо буузыг бол одоо идэхэд бэлэн болсон байгаа. За Болор кетеринг гэж одоо хоолны үйлчлэгээнд бол бас энэ цаг үедээ ингэж хүсэж ингэж явж байгаа юм мундаг юм ихтэй. Ер нь бол харж байхад ингээл хүмүүсийг бол бөхчүүч байна, янз бүрийн хүмүүс л байна. Тэгээ ирчүүдтэй адилхан л иддэг штэ тий. За хэдэн бууз иддэг вэ гэхээс илүү одоо нөгөө Болор кетеринг гээд явуулж байгаа одоо үйл ажиллагааныхаа талаар энэ хоолны соёлоор дамжуулж одоо дэлхийд энэ хоолны соёл за мөн одоо энэ үндэсний хувцас, үндэсний өв соёл гэдэг зүйлүүдийг бол харуулж ингэж явж байгаа шүү дээ. За ер нь бол одоо хоолны салбарт ороод нэг 10 жил болж байна. За энэ хугацаанд бол би нэг юм ойлгосон л та.
хүмүүс маань Монгол хоолыг тэр тусмаа одоо гидсээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг ер нь идэхээ болчих хүүхдүүд ч гэсэн залуучууд бас үнэртэж чадахгүй байна гэл. Одоо тий яагаад ингэж байгаа вэ гэхээр бидний соёл бол гидсэн чинь маш их хэмжээний уурыг одоо амьд юм байдаг шүү дээ. Тийм учраас энүүгээр нь хүмүүстэй одоо их гоё өвтэйхэн хоол хийгээд тэгээд одоо бичлэг хийдэг. Тэр нь болохоор хүмүүс одоо Монгол соёл руугаа илүү төлхөө оруулахын тулд хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр үндснээр л одоо Монголын одоо хоолоор дамжуулж дэлхийд одоо Монголыг сурчлаа гэсэн үүднээс одоо дайлын нэвтрүүлэг хийж гэн өөрийн гэсэн блог хийгээд одоо хоолны контентуудыг хийгээд хүмүүст хэрхэн хоол хийх талаар зааж байна. Гэтэ өөр би мэрэгжлийн тоглогч биш. Тэгээд ер нь аль болох залуучуудынхаа соёлдоо илүү ойрхон байгаасаа гэдэг үүднээс л зорилгоо тавьж ингэж хийж байгаа юм. Одоо бид бол нүүдэлч ард түмэн одоо мэдээж энэ буянт малынхаа ашиг шимийг буянт малаа өсгөө үржүүлж ашиг шимээр амьдэрдэг юм ард түмэн те. Таны сая хөвөл хэлж ин л да гидсийг одоо ингэ залуучууд хэрэглэхээ болсон байна. Мэдхээ болсон байна гэдэг. Тэгээ одоо бол яг бидний өвөг дээдсэн бол тэр буянт малаасаа нэг ч зүйлийг одоо хайдггүй бүгдийг нь одоо ингэж боловсруулж за хэрэглэхийг хэрэгжилж за тэгэл одоо арьс шир энэ бүх зүйлүүдээр нь одоо яг ингээд амьдралдаа тааруулж ингэж хэрэгэлдэг шүү дээ тийм ээ. Тэрийг бас олж харсан байна гэдэг бол маш гоё л байна л да. Сүүлийн үед ер нь бас гидс иддэг хүмүүс бол ер нь ховор болсон шүү дээ. Тий. Гэхдээ одоо хүмүүс хөвчлэн бас одоо дэлхүү соёл руугаа чиглэсэн гидсээр хоол хийдэг. Дээрээс нь гидсэн бүтээгдэхүүн стүүж ингээд янз янз юм гаргаж байгаа нь бас аавштай. Тэгээд хөдөө бас их аялдаг болсон байна. Урд нь бол ер нь бол аялах гэхээр гадагшаага аялахыг илүү үзээд дүүсмэд одоо энэ Монгол улсынхаа бүх одоо хүрэгцийг болгондоо очиж одоо хүмүүс аялдаг болсон байна шүү дээ. Наадмаар одоо хотод үлддэг хүн байна уу? Байхгүй болж. Наадмаар бол хотын төвөр явахд гоё үү те. Тийм. Тэгэхээр аялал жуулчлал бас нэгдэр төгжөөд ирж байгаа нь давуу тал. Гэхдээ бас давуу талууд байгаа сөрөг хүмүүд зөндөө байгаа. Зах нь одоо хог хийлээс хэлүүлээд одоо манай монголчууд маань бас гоё аялал сурж байгаа ч гэсэн одоо соёлтой бас аялах гэдэг юм бас арай бас чадахгүй байгаа тийм. Тэгэд ер нь гадаадд гэлт хүмүүс байнга л ярьж байдаг шүү дээ. Хогийн цаг байна, нойлын асуудал. Энэ хоёр л асуудал бас гэдэг. Тэгээд тэгэл одоо ер нь хөдөө аялахад гоё мөртлөөс ингээд хаа мөг хогоо яваа сэтгэл өвдөд байт юм аа. Тэгээд ер нь бол одоо ингээд 21 аймгаар баг яваад үзчихлээ. Хүмүүст үзүүлж байна. Бүх одоо сайхан газруудыг. Тэгээ сайхан газруудаа үзүүлэхээр хүмүүс бас ирж байгаа нь ирээд бас өөрсдийнхөө гадаадд биш Монгол тийм сайхан үзэгдэлтэй газар байт юм биш үү? Тэгээ бид нар яагаад гадаад руу заавалж мөнгөө өгöd байгаа юм бэ? Тэрнийхээ оронд одоо дотооддоо мөнгөө ингэ шингээгээд явж байвал бид нарт өөрчлөлт хэрэгтэй. Энэ зорилгоор бас яваад байна. Хоёрт нь одоо гидсээр одоо гидсгтээ хүмүүс анханасаа хэлүүлээд хоол хийгээд өдөө дагуулаа яваад хахаар хүмүүс маань одоо залуучууд хүүхдүүд маань гидсэн дуртай болж байна. Угаасаа л Монгол хүмүүс юм чинь дуртай болохоос яв. Тэр нэг хэсэг л хайцсан гэсэн юм шиг байна. За одоо тэгэхээр буузж ингэж явах уу? Буузаад явах уу тий? Буузаад тавь. За би тавиад үгүй тий. За тий. За би одоо сайхан тавиад жигнээд одоо идэж үзүүлээ. Болор кейтеринг гэдэг. Чигтээ танах ингэ савлгаатай шууд ингэ яадаг юм байна. За тавьчаа тэгээд нэг юм уутанд хэдэн бууз байх вэ? 22-оос 23 буудлаа. Тэгэхээр та баг нэг юм уутыг ганцаараа ер нь бол тодлоочгүй тийм. Тийм гин. Тий. Тэгээд энэ чинь бас нэг том буузанд орохгүй. Тоон л их болов. Шууд ингэ асгаж байгаа дотор нь үрчих юм уу? Тэг болно л та тэгтээ шиг. Монгол одоо үндэснээ чи хоол бууз шүү дээ одоо. Яг гоо бууз хятаас гаралтай гэдэг байхгүй. Тэгээд монголчууд маань цагаан сараараач тэр тий дандаа л бууз иддэг шүү дээ. Ярин. Гоё. Энийг та яасан юм? Хоол арсан чи баярлаад нэгэд. Өглөөнөөс шүү. Хөвчлэн ер нь өөрөө ганцаараа аялж гин үү, найз нөхдөөрөө явдггүй, хөдөө гадаа явхад янз бүрийн хөвгөлтэй зүйлүүд зөндөө тохиолддог да. Одоо жишээл тэгэл сүнс өдөр өөрөө олон бус юм байна штэ. Сүнс өдрөө. Тэгэл хүмүүс ингэдэй. Бас хүмүүс ажлыг болох хэрэгтэй. Хүмүүс маань хагас бүтцээнд амардаг одоо төрийн албаагч нар байна. Эсвэл үнэхээр ажилтаа хүмүүс байгаа учраас хамт аялах боломжгүй үед нь би ганцаараа явчихдаг. Тэгээ ганцаараа гараа явахад нэг юм бодогддог л да. Юу бодогддог вэ гэхээр их чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар нэнийгээ хүлээд тэр чинь 0.9 дихгүй. Ерөөсөө ганцаараа. Тэгэхээр нэг даваа тал нь болохоор их тайван, өөрийнхөө дуртай зүгтэй аюугаа хийгээ явна. Миний дур болчихж байгаа. За тэгээд нэг аюултай тал нь болохоор олоолаа явах ганцаараа явахаар чи эмхтэй хүн чинь яг хүнд авчих болов. Тэгээ 0 орч чадахгүй. Тэгээд шүн маань ганцаараа одоо ингээ ихээр унтахаар болох юм бол тэгээд
За нөгөө хайрхан маань аваад идчихдэг чинь бол уугаа айгаад ингээд гүрээч штэ. Тэгээд баавгаа бол хавгүй л авна шүү дээ. тийм штэ. Тэгээд машин дотор болоод арай аюулгүй л үү дээ. За тэгээд тэр сүүс мөснээс чинь бол айхгүй байгаамаа. Ганцхан тэр хангаануудаас л айчин. Тэгээд Хангаануудаа ягтай чоныг хэлж явахгүй да. Яа. Чон ман бариад идчихвэл. Тэг шээж явах тоопгүй л яриад очилстай бааларлаа штэ. Тэгэхээр чинь тэгээд нам түгжээл унтаал өглөө болоод хөдлөхгүй бол бас ингээд замаа олохгүй тохиоллоод бас байдаг. Хамгийн хол нь бол тэгээд ховд руу цаашаага тэгээд увс. За, Алтай таван богд. Алтай таван богд дээр очиж орсон. Алтай таван богд дээр тэгэл борцтой уушур хийгээл. Тэгэл ярьж тэгэл. янз юм байна. Аястай янз. Хөдөө гадаа явж байхдаа төөрж яваа. Төөрн. За хаана яаж төөрөө? Ер нь одоо ч сүүлийн үед яг хүмүүс GPS-тэй л явдаг болчиход байна. Би ер нь GPS-тэй явдаг шүү дээ. Тэгэл хамаагүй тэгэл айл олоноос суугаад тэгэл димээ тинэл. Бензин хамгийн гол нь сайн байх хэрэгтэй. Хөдөөний хүмүүсийн нутгийн хүмүүсийн зам зааж байгаа километр хэлж байгаа өөр байгаа бас. Оо тэрийг даваад орчноо. Тэрийг даваад орчноо гэлтэнгүүт нөөх нь яваал даваад орохгүй. Нөө дүүл ороогоод орноо байхгүй. Тэр энэ үгээ таргажин гэдэг газар нь бөө та нэр амар бол. Хүмүүс яг гоё ярьж таархоо. Ингээд даваад орчноо гэлтэнгүүт нэг хичнээн 100 км-ийг бараг дийж яриа. Явна. Манайхаас зам гоё заана, барагцаалтан. За одоо аялдаг хүнээс юм асуул дээ. Эндээс одоо тэр харагдж байгаа модны зах хүртэл багцаа хэдэн километр байна? За тийм юм асуугаад би мэдэхгүй шүү дээ. Би одоо 3 хуцаа айлдаа өдөх гэж олдгүй шүү дээ. Төөрдөг байхгүй. Би ер нь бол төөрнөө. Тэгсэн бүртээс яг хотод төөрөөд идэг гэж нөгөөдөө гайгүй байгаа. Гайгүй юу? Гайгүй шүү дээ. Гайгүй. Чи нэг эртний хүнээс юм асууж байгаа. Тийшээ хэдэн километр гэж солиотой юм л чичээд. Тэгэхээр яг таны хувьд одоо хотод төрж ирсэн юм унган хотын ийм өсгөө байна. Тэгээд ер нь яг сүүлийн үед хот өдөөгөө ялгаа гэж зүйлүүд бол ярьж л байна. Тэгэл би энийг сайн муугаар хэлэх тохиолдол. Гэтэ ч одоо яг нийтлэг нь тийм биш л те. Мэдээж. Энэ тал дээр таны хувьд ямар бодолтой явдгийг хөдөөнийх гэхээр одоо бас ямар байх хэвээр юм хотоо гэхээр яадгийг. Та ер нь одоо бас өөрөө бас хөдөөний хүн биш үү? Хотод турсан хөдөөний хүн биш үү? Би ер нь юу гэдэг вүлээ. Би энэ хотын хөсөнсөн хөдөөнийх гэдэг шиг тэгж яригддаг байхгүй ер нь бол. Наа тэгэл хотод хүмүүс хөдөө хүмүүс ялгаа байхгүй шүү дээ ер нь. Тэгэл тэд нар хөдөө төрсэн хүмүүс ч хотод өссөн бол бас л тэгэл заа арьчин тэгэл солино оруулаад авчихдээ. Яг хөтэ эн чинь нөгөө хотын нөхцөл тэгэл арай нэг юм гадаад нөгөө олон улстайгаа ойролцоо байдаг. Ер нь бол тэгээд олон улсын стандартыг барьж явах гэдэг нөгөө компаниас хавуулаад ингээд явдаг учраас арай ялгаа нь жоохон соёлын хувьд хүнсрийн хувьд арай ондоо. Гэтэ манай хөдөөний хүмүүс ч их хийгүү шаагүй тэгээд ер нь аягүй айтах шүү дээ. Тэгэл гэрт нэг айлд ороход хүртэл ядаж борцог цай тавиадаг. Хөдөөний хүмүүсийн цаахан магтааж. Тийм шүү дээ. Амар хотод нэг танихгүй айл ороход ямар тэгэл цай өгөөл борцог өгөхгүй доторхоо ядчих. Тэгтээ сайхан штэ. Тэгэл уучраа хэлэл хаан чамаагаа очиад хонцдог. Тэгэл эмгтэй хүнийхээ даваа ирэхийг эдэлдэг ч юм уу. Ганцаараа явах юм танихгүй айлд ороод би одоо орой олчлаа. Одоо зам идэхгүй ер нь хол шинэ мар байна гингүү. Тэгэл орол хонч штэ ер нь л. Тэгээд би ер нь хөдөөний хүмүүст ер нь дуртай. Яг өөрөө сайхан цайлган зочлонтгай цаан чанар тийм зочлонтгай. Тэгэл сайхан мэдэрч. Тэгэл нэг ганц 2 хоног хамт очих юм бол тэг марго сагдаа. Үлдчихмээр сагдаа л те. Дан цаадалд нь ажил бол байгаа учраас тэг явах шээ байхгүй. Тэмхрэл байна да. Тэгээд хөдөө явахад гол нь одоо хөдөө ингээд нөгөө сайн мороор ингээд сая гэж те. Одоо Монгол улсыгаа тойрж яхад тэгэл та нар ч гэсэн ингээл ороод айлдаа танихгүй ч гэсэн айлдаа орох хонж байгаа зү. Хоноо шүү дээ. Тэ. Хүн гэхдээ яг ингээд одоо аяллаар явж хахад айх тохиолдол янз бүрийн юмнууд байдаг. Түр ганцаар айгаад унтцсан гэж тэгжсэн шүү дээ. Бидэд хинтээ Бачрэтээс гараад хинтээ Мэндэр сум руу явж байгаа байхгүй. Тэр чинь онон голыг ингээ уруудаад шуугаар гарч ороод ингээ явдаг. Зам нь бол машин зам нь бол бүр тойроор ингээ явждаг. Тэгээ яг орой гарсан юм аа. Бачрэт Мэндэр хоёр чи яг морин замаар яг тэгээ явуулныг хоорондоо 35-40 км байхгүй. Тэгээд ер нь орой батсан Мэндэр сум руу орч хонох төлөвлөгөөтэй. Тэг явжсэн манай нэгний морин эцээд. Тэг явж байгаа нарж ягаад нэг баахан нарсан дундуур л явж штэ. Энд тийч одоо үнэхээр үзэсгэлэнтэй гоё байгалийн хувьд яг л одоо юм нарстай. Тэгэл онон гол дагаж уруудаал ингээл яв. Тэгэл тэр өндөр дээрээс доош харах чи маш гоё яв. Тийм штэ. Тэг явжсэн манай нэгний морь эцээд. Өрөөс явдаг. Морь чи нөгөө яадаг байхгүй. Яг ингээ явж байгаад эцсэн морь ахаад 2-3 хонтлоо тэндээ байхгүй бол ер нь тамирын дуусчихна л гэсэн шүү дээ. Явж чадахгүй ер нь зогсоо хар uuсан цутгаа зогсчихдаг. Тэгээ нөө шүн манай зурглаач зурагчаа хоёр маань камер ямаад сэнгэлнэ гээд сум орохгүй болохгүй. Тэр хоёроо явуулчаад манай хоёр найз бид гурав нөгөө эцсэн морио
чөдөрлөөд нөгөө бусад мордоо тойруулж чөдөрлөөд унтж байгаа байхгүй. Тэгээ биндар сумын гэрэл харагдаж байгаа юм л. Тэгээ үр цагаал өглөө босоод ирсэн чинь нийл оршуулгын дотор унтчихсан шүү дээ. Яана. Тэгээ ихтэй бол янз бүрийн юм бол мэдрээгүй. Хэрвээ мэдчихээд унтсан бол янз бүрийн унтсан бол тийч унтж чадахгүй шүү дээ. Тэр хүн чинь нөгөө айхгүй юмаа мэдэхгүй бол тэгээд чи амар байгаа юм чинь. Тиймэрхүү зүйлүүд олон тохиолдно л доо. Гэтэ ер нь бол тэгээд ажиллаж байгаа нөхцөлтөө янз янзээ тэгэл гүйдэл мүтлээ таралдаад эсвэл сүнс мэс харсан тохиол байгаа юм. За сүнс гүйдэлч одоо байхгүй байгаа л да. Тэгэл одоо энэ хинтийн таагаад одоо эндээстэй баг ойр хоош нь 200 км чонд хөвжсэн тохиолдол байна. Баг хурд харжсан тохиолдол байна гэл. Ер нь яг одоо манай Монгол орны хувьд бол одоо яг та бид нарын байгаа энэ газар бол төв анга Батцанбөр сүмгээ төрөөс тэ. Тэгээ эндээс ийшээ ингээд зүүн дэвшил битүү таах штэ. Тийш үү. Тэгээд ер нь одоо ан амтаа аратан жигүүртэй их. Одоо юм сайхан нутагтаа тийм ээ. Тэстэ сайхан нутагтаа. Монгол хүн болж төрснөх Монгол хүн юугаараа бахарах ёстой байдгийг хүн болгонд үндсүүлж байх ёстой. Хүн болгонд одоо тэр ихтгэл үнэмшил гэж байх ёстой тийм ээ. Тэгэхээр одоо Монгол хүн гэдэг бол Монгол улс гэдэг бол одоо дэлхийн 200 гаруй улс дотроос мэдгүй улсууд зөндөл багш надад. Америкийн орнууд бол Монгол гэж мэдчихгүй, Африкийн орнууд мэдхгүй тий. Тэгэхээр бид нар яг юугаараа ондошож юугаараа бахарах хэрэгтэй юм бэ? Чингис хаан. Тэгэл Чингис хааныг ярихад л бүгд мэддэг ч тий. Тэгэхээр одоо тэрнийхээ одоо тэр ихт өгдөө цайхаа одоо алдрыг бид нар цаашд нь заврж чаддгүй маа гэхэд ядч тий. Нөө улаалахгүйгээр цаашаа аваа явуучих хэмжээний тийм одоо өв соёлоо ингэж хадгалж үлдэх хэрэгтэй байна гэдэг бас ойлгоод байгаа. Тэгээд одоо Монгол бичгийг өөр монголчууд маань нэлээд удаан хугацаанд хадгалж явлаа. Тэгээд одоо монгол бичгийг халснаас хойш өөр монголчууд маань одоо хятад руу шууд уусчих шиг байна. Хүүхдүүд нь одоо ингэж монголоор ярьж чадгаа болсон. Монголоор ярьж чадахгүй. Яг өвөр Монголд хийдэм билээ. Монголоор бас ярьж чадахгүй. Тэгээ нөгөө үздэг бүх юмнууд нь хятад хэл дээр болохоор хэлний асуудал бол яг одооны хүүхдүүд бол амар орж байгаа юм бил. Тэр хятад ер нь хятад жилгүй ер нь хэлийг нь тэгэл устгачвал тэгэл үндэс хөгтөр чигээр байх болно шүү дээ. Одоо та яг за таны дараа ашиг. Тэгээ одоо тэгээд яг миний хийж чадах зүгээс гэл өчөөхөн би одоо бараг л далаа тусал нэмэрхчээр одоо ажилчдаач тэр тий одоо манай одоо багш маань бол Монгол Улсын гавьяд Монгол Улсын хөдөлмөрийн бат Монгол хэл бичгийн багш гэдэг. За тэрийгээ авчирч ингээл жилдээ нэг удаа сургуульд одоо ажилчдаа ордог. Тэд нар маань цаашдаа хүүхдүүдэд зааж өгөх учраас ядаж Монгол бичгийн хичээлээ 6 дараа ингээс нэг хийж орсон ч гэсэн тэрийг нь сайн заагаад өгч хэмжээний байгаасаа гэдгийг үднээс л би одоо тийм хэмиг одоо өөрөө сайн дураар албаар одоо ажилчдаа тэр хөрөнгийг гаргаж ирж багшаа өөр зөвчирч ер нь үзүүлдэг ном соёл ном одоо дэвтэр мэтрээ бүгднийг хангаж хагаад зориулт сурлагдаг заавалчгүй. Тэгэхгүй бол одоо ээж аав нар нь Монгол бичгийг мэдхгүй байгаа учраас хүүхдүүдэд заахгүй юу ч болоод байгаа нь ингээ өнгөрөөд байгаа байхгүй. Тэгээ тэрний аваад манайхан маань ядаж те умаа уншаа сурчдаг бүр ингээд ном бичиж чадах хэмжээний өгүүлэг бичиж чадах хэмжээний байх учраас алдахгүй биччихсэн. Тийм болсон байхад бид нар цаашдаа гайгүй бас болчих واخ гэж бодоод тэрүүгээр нь 20 нэмэр оруулаад явдсан шүү дээ. Монгол бичиг гэлтгүй одоо энэ сошиалыг харж хахад фэйсбүүкээр зөв бичдэг хүн байхгүй юм шүү дээ. Тэгээд кириллээр зөв бичихгүй тэгэл дандаа гайлдалсан байдлаар бичиж байна. Кириллээр бичиж байгаа дан алдаатай. Тэгээд тэрийг ойлгоод байгаа байхгүй. Тэгэл дандаа товчлсон байдлаар бичнэ. Энэ маань юу гэж хэлээд байгаа вэ гэхээр одоо Монгол төрийн албанд орохын тулд одоо баг Монгол бичгийг дахин одоо сурч эхэлчихсэн. Монгол бичгээр нь биш кириллээр нь бичиж сурж байгаа байхгүй. Тэгэхээр одоо наад захаар л бид нэр одоо сайн зөвс бичээд сурчих хэрэгтэй байна. Тэгэхээр тэр одоо алдартай хүнийг ярихад бас одоо бид нар өөрөөд мань гэж хэлэхэд бас жоохон хэцүү л те. Тэгэхээр анхнаас нь хүүхд одоо энэ жоохон хүүхд байхаас нь эхлүүлээл өвийн, үндсийн, соёлын, уламжлалын, тоглоомын, хувцсын одоо цааны манай хүн ярьж байгаа одоо очлооны маань ярьж байгаа одоо морио хүртэлтэй ингээд зүслээд чаддаг. Тэрс нь одоо Монгол хэрсэл гэрийн тоон уйн гэдэг одоо бүгднийг мэддэг. Энэ хэмжээний байцаад ер нь цаашдаа одоо энийг л алдахгүй аваа авчихвал Монгол улс маань ядаж доктортой байх байна. Түрүүний асуусан Монгол хүн гэдэг утга учир нь эндээс гарах гэдэг шүү дээ тийм ээ. Яг Монгол хүн байхын утга учир ч одоо ядаж л одоо бид нар өөрсдийнхөө түүгээрээ өнгөрч биш. Яг түүхээ баталгаатай байлгахын тулд бид нар ядаж өвөө үнцэл одоо өвөө соёлоо л одоо ингээд цайхан аваад мэдээд явдаг байх юм гэж одоо тийм. Түрүүний таны хувьд аяллаар бол байнга явдаг гэлтэй чинь аялалд ингээд явхад хөдөө гадаа явхад хамгийн гоё туршигтэй нөмөр нөлөгтэй хувцас ямар хувцас вэ? Дээ шүү дээ. Монгол дээл. Ястаа Монгол дээл. Би одоо Монгол дээлээс салахгүй. Одоо тэгээд Монгол дээл одоо миний хувцсны 100-нд бараг 50% эзэмшиж шүү дээ одоо. Тэгээ одоо дээл жигтэй болсон байна. Дээрээс нь одоо өмсөх хувцаахгүй дээл одоо ер нь ихтэй ингийн үед ч гэсэн их дээл өмсөж явдаг би байнгын дээл. Гэтэ ингээд тууширсандаа биш ерөөсөө эвтэйхэн. Би эвтэйх. Аль болох хүн чинь эвтэйх хувцас л өмсөн шүү дээ тийм. Хөдөө л амар шүү дээ.
заах ингэ нүж байгаа 0 дараа. Зин бараг хамгаалал 0 чинь. Тэгээд өмсөл дулаан хам дээрээс нөмрөө дунтахад хөнжил тэгээд ирлээ дунтахад ирүүлж байгаа байхгүй. Тэгээд ер нь дээл шиг тухтай нөмөртэй хувц байхгүй. Тэр нь бол Сүүлийн үеийн залуучууд маань энэ Монгол өв соёл руугаа хандж байгаа хандлага нь ямар байдгийг юм шиг байна харж байхад энэ залуучуудад одоо мэдээж Монгол хүн ийм байх ёстой шүү гэдгийг бол одоо та болон бид ингээд үгээрээ үйлдэлээрээ одоо гаргаж байгаа энэ контентын бүх зүйлээр дээрээ харуулах газараа явж байгаа шүү дээ. за би энэ дээр нэг ганц юм хэлээ. Үнэхээр мундаг болсон байгаа. Одоо ягаад гэхээр дээр үд чинь цагаан сараар би монгол хэлдэг хүн их ховор хардаг байсан. Жогон бахта. Одоо л цагаан сараар бүгд үнэхээр хамгийн хэн гоё дээлтэй байна гэдгээрээ одоо гарч ирж бүгд л дээл өмсдөг. Дээлгүй монгол алга. Наадмаараа дээл өмсч. Одоо ингийн үед чинь дээл өмсдөг болсон байна. Энд чи одоо бас л өөрөөсөө өв соёлыг бас л аваад явах гээд ингээд буцаад сэргэж ирж байна. Энэ маань их сайн зүйл. Өв соёлыг хадгалсан олон контентууд дээрээс нь одоо арга хэмжээний зохион байгуулагдаж байна. Одоо нүүдэлчин Монгол гэдэг одоо тэр бас Нүүдэлчин фестивал юм тийм ээ. нүүдэлчин фестивалууд гарч ирж байна. Дээрс нь одоо ЮНЕСКОд одоо янз янзын одоо Монголын үндэсний юмнуудаа одоо үндэсний бүтээлүүдийг одоо өвлөл одоо бүртгүүлж байна тий. Тэгэл морин хуур сурж байгаа хүмүүс зөндөө болсон байна. Тэгээ ер нь ингээд буцаагаад соёл маань одоо одоо ингээд уламжлалт маань буцаа сэргэж ирж байна. Энэ надад бол үнэхээр таалагдж байгаа. Үнэхээр бахархалтай байгаа юм бол. За дахиад нэмээ асуух таны хувьд одоо энэ өв соёл за энэ дотор бол олон зүйлүүд л байна. За яхаа би энэ хурдан мөрний уралдаан гэж асууж л. Энэ үйл бол одоо бас нэлээд л юм боллоо. Энэ хаврын мөрний уралдаан энэ хийхгүй болно болохгүй. Тэгэл нөгөө одоо морь уралдаг гэхээр л хүүхдээ ирэх ярьдаг өөр бүх зүйл бусад одоо хүүхдээ ирэх зурчигдж байгаа хөндөгж байгаа зүйл дээр дугуйдаг хүмүүс нь гарч ирдэг. Таавал одоо харж шүүжил байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байдгийг одоо хурдан мөрний уралдаан за энэ өв соёл гэл тэгмүүд өв соёлыг өөр олон улсын явуулахдаа том улсын гүрнүүдийн явуулахтаагаар монголчуудыг өв соёлоос нь салах гэсэн бодлогоон ч гэсэн яриануд байх юм. Зүгээр өөрийнхөө бодлыг л. За ер нь бол монгол хүн бол морьгүй бол төсөөлөгдөхгүй. Монгол хүн мориор дэлхийн талыг тулсан. Энэ нь болохоор хүүхд дөнгөж 2 наснаас эхлүүлээд ер нь мэдээ орохоос л морин дээр морддог байсан. Хөдөө ч гэсэн одоо ингээд морийг дөнгөж мэдээ ороод морь унаал хүн адуу марлаа ингээд хариулаад явдаг. Энэ бол монгол үндэсний салшгүй нэгэн хэсэг мөнөөсөө мөн. Хүүхдийн эрхийг яагаад хүндэж яриад байгаа вэ гэхээр энэ маань хүүхд бас тэрэнд бол бас морины уралдаанд насааж өгдөг ч юм уу те 13-аас дээш ингээд явах юм бол арай гайгүй. Хуулинд 8 буюу түүнээс дээш гэж заасан байгаа л да. Тий. Тэгээ заагаад тэгээд тэрээгээ бас зөв системтэйгээр зөв процесстайгаар явуулбал энэ нь бол Монголын өв шүү те. Монголчууд маань тэгээд хүүхдүүдээрээ унуулж хэд жоо хүүхдүүдийг унуулах бол бас жоохон буруу байх. Тэгээд энэ дээр бас наантай цаантай бас харж үзэхгүй бол хэд нэг талыг барьж туулшраад хүүхд тэмдэгч гэдгээр барьж явах юм бол унаалахгүй тэр одоо морины уралдааны гэхэд одоо том хүмүүсээр уралдуулна гэхэд нэгдүгээр хүнд учраас хол цайг толж чадахгүй. Хүүхд хөнгөн болохоор ингээд байнгын уралдуулдаг. Тэгэхээр энэ цалиас нь бас салгахчаад бас хэцүү санагдаж байна. Гэтээс нөгөө талаас харахад хүүхд бас хүний нандин үрц хүмүүс тэрийг бол хамгаалахгүй болохгүй. Гэтэ энэ дээр бол ямар нэгэн байдлаар насны заагч юм уу те зөвлөл системд оруулчихвал энэ маань бол авч үлдэх хэвээр хуулиудын одоо авч үлдэх хэвээр зөвлөдийн одоо өвгүүдийн нэг гэхэд юу дотор оддог штэ. Одоо ингээд наадам болоход 50 дахин хоног үлдлээ. Тэгэл наадмаар бас гоё дээл хувцас өмсөл бөхөө үзэл морой үзэл хойшуураад л явна да тий. Тэгээс хамгийн гоё юм бас хойшуураад гэжтэй тий. Тараал хойшуur амсаал явждаг, тараал хойшуur амсаал байдаг. Тэгээд ер нь бол махчин манай монголчууд их мах хэсэг болсоо тэгээд боодог хорхог тэгэл юмнуудаа хийгээл итгэр гоё эдэртэй ер нь наадам бол их гоё баяраа. Миний хувьд бол хамгийн гоё дурсамжтай наадам хинцээний ямар наадам бэ? Дурсамжтай наадам стадион дээр л баг бахта аавж ортоо тойрол нөгөө хойшур идэл явж исэн үе одоо айгуу тийм тод санагдаад тий. Одоо стадион л одоо ороог удаж штэ. Хөдөө бүгдээр гараа авчдаг. Наадам үеэр ер нь хөдөө яваад байна уу? Аялаад байна уу? Байнга л одоо хөдөө явагдчихсан. Тэгэл энэ тентгийн сумын 100 жил эсвэл сумын наадам үзэл эсвэл аймгийн наадам үзэл алгавч штэ. Одоо хотод үзээгөө одоо хотод наадамлаг их утсан байна ер нь бол. Сумын 100 жил гэхээс танаа одоо кейтеринг үйлчлэгээ сумын аймгийн оймоогоор одоо ингээл явал үйлчлэл явдаг л хэлтэй тийм. Энэ жилийн төлөвлөгөөд яг кейтеринг дээр ямар төлөвлөгөөтэй байгаа? Хааш явах вэ? За тэгээд явна гэсэн түрүү нөгөө энэ ажилтгаа бас холбоотой байх тийм. За тэгээд хүмүүс маань одоо тэгэл аль 100 жил өөртөө санал болгох уу? Манай бол ер нь бол 3000-аас дээш хүн 3000 хүртэлх хүний улаалтыг авах чадвартай одоо хэмжээний
Тэгээд үйлдвэр маань тэгээд хүн хүч маань бас тийм хэмжээтэй байгаа. Тэгээд нэг 5 машин цуваагаар очиод түрүү жил бол Говь Алтай аймгийн Чандман сумын дээр 100 жилийг нь хийжсэн. Тэр нь бол нийтээ 4500-ыг 2 хоногийн дотор одоо ингээд хүлээ авалтыг авчихсан. Тэгээд олоолаа 5 машин цуваагаар тэгэл араас нь жижиг машин дотор явхаар нэг талдаа одоо ажил хийж байгаа боловч нөгөө талдаа гоё хүмүүсээ язаар үзүүлээд тэгж байна. амраагаад ингээд орой болгон тэгээд тэр чинь бас хөөрхөн шоу моо болон тэгээд бүгдээр ингээд явахаар их дурсамжтай. Дараа жилжингээ тэргээ ярьна шүү дээ. Тэн тэглээ ингээд. Тэр ажиллаа хийнгээ бас амраад явах чихгүй байгаад байт. Энэ жил усын 100 жилүүд болох сүрхтэй байна. Тэгээд дээрэс нь ус чих гоё газар шүү дээ. Нуур нь тэгээд Олон нуурын орон. усын нуур дээр очиод ус нуурын дээр ус бичлэг хийжсэн л та. Тэн дээр ингээд нэлээд хол ингээд тэг нэлээд хол явж байгаа ч гэсэн яг л ингэ шагаалттай байхгүй болсон. Тэг гоцсон дулгаахан Өглөө орсон ч бүлээх юм уу? Өө бүлээх хэвчээ янз тэг тэнд чинь бүр амьдрмаар сайхан газар шүү. Тэг усын дэвааж ингээд сахлаахан манд болтогдвол үнэхээр үнэн шүү тэр өстэй усыг бол үнэхээр гоё газар. Тэг ус хүмүүс маань ч гэсэн их хөдөлмөрч маш хөдөлмөрч. Одоо миний мэддэг одоо бүх усынхан бол үнэхээр хөдөлмөрчтэй ач үзэн гэдэг шүү нэрэ. Ямар мэдрэмж аваа? Гоё штэ. Жохон ёо гэл бохор ёо гэл. За тэгээ таны одоо бас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд за ямар хүн бэ? За Монголын талаар юу бодож явдаг сандгууг энэ бүх зүйлүүдийг бол манай үзэгчид харсан бахаа гэж бодож байна. Тэгээд нэг суурин дээр 23 бууз иддэг гэсэн. Гэхдээ за 3-4-ийг л идсэн шүү. Яг нөгөө өөрийнхөө хийсэн хоолыг хүнд дайлдаг болохоос шүү өөрөө идэн гэдэг бол бас байж олон зүйл учраас л одоо өнөөдөр ийдсэнгөө ягаад тэгэхээр та нарыг дайлах гэж авчирч байгаа нэгдүгээрт тэрийг хоёрт нь болохоор өөрөө хүн дайлуул сайхан идэх чинь хүн гэдэг сайхан хоол идэх юм бол дуслал нэгэн дээр нэвчлэн гуралтай шүл Монгол хоолндоо дуртай тэг Европ юм уу гадаад хоол нэг тийм сүжиг байхгүй цаанаасаа л тийм. Тэгээд өнөөдөр бас ингээд ийм сайхан нэвтрүүлэгтээ урьд оролцуулаад одоо Монголынхаа өвийг бас авч явж байгаа бас бусад залуустаа үлэвлэн дуурайлж үзүүлж байгаа бочлоонаас баяр хүргье. Тэгээд Морьтон Монгол маань одоо Монголдоо болон дэлхийд улам илүү алдарших болох бай. Тэгээд За баярлалаа. Монголынхаа улам их түгээн дэлгэрүүлээрэ гэж ирээ. За ингээ өнөөдөр Болроо маань нэвтрүүлэгт маань оролцож одоо сайхан яриаг бол өрнүүллээ. Та бүхэн таалагдсан багч бодож байна. Тэгээд битээрээ өнөөдөр унсан морил ийм хос бидэртэй хол морь байсан шүү. Энэ одоо ингээд энэ морины нийтлэг зүвсэн дээрээс ингээд одоо хар бараанаар ингээд толготой энэ ингэж гарсан бол одоо монголчууд бидэр гэж ярьдаг. Ялгаагүй энэ хол морин дээр бүр илүү тод байна. Тэгээ өнөөдөр бол бид Төв аймгийн Батсүмэр сум Цогт Өндөр багт хурж ирж за цог гэрлийн алтан шагаа гэж одоо манай аймгийн алдар сайхан морь идэг найзуудаг. Тэр найзынхаа одоо Эрдэнэ тамхтай Ширээт Эрдэнэ тамхтай сайхан ах トゥ хоёр хол мороор ижилсэн. Энэ хоёр яг төрсөн хоёр ах トゥ юм байна. Тэгээд бас манай бачлаа маань дагаад адилхан цэгэрдэл өсч ирж намайг дагсан байна. Би ч ер нь дагуулаад явдаг юм байна. Улаан дэлтэй явдаг байсан юм. Улаан манай ч өг нь бол энэ таны цэнхэрдэл хэдэн жил болж байгаа? 12 жил болж байна. За тэгэхээр би нэг надлаа хэлсэн юм байна. 12 жил тэгээд өөрөө улаан дэлээр бүр ингээд Морьтон Монголоор алдартай учраас би өнөөдөр ямар ч байсан өөр өмсөх байх гэж бодсон. Тэгээд өмсчих байх гэсэн чиг адилхан цэгэрдэлтэй өрөөдөр. За ингээ өнөөдрийн бас бид эдийн нэвтрүүлгийг ийм гоё байлгахад мэдээж одоо энэ сайхан морд, энэ сайхан айл, энэ сайхан нутаг ус хамгийн гоё чухал. Тэгээд одоо аймгийн алдарт найз цог гэрлийн алтан шагаа мөн одоо Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат найз Мөнхбаатар мөн одоо Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт Өндөр 2 дугаар уугийн адуучин өс 2 дүүдэгээд чин сэтгэлээсээ баярлалаа гэж маш баярлалаа. Тэгээд өнөөдөр сайхан хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэ болцсон.